Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн бидний мэдэхгүй дэлхий эхэлж байна. Студид товтлогч Гоошин Занданхүү Ганбаатарын мөхцөл миний би адилж байна. Бидний мэдэхгүй дэлхий танд YouTube-ийн од мөндөр сууг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 төлөвлөгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг боломжийг бүтээн хандлагыг түгэн ураатай Улаанбаатар хотын бизнес эдийн засгийн шин төв болж буй хан улдуургийн 20 дугаар хороонд баригдаж буй Томо Тавар мөн шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн алтан гишүүд дэмжин та бүгд төрөж байна. За өдрийн минь цанда. За өдрийн мэнд Ганбаатарын мөхцөлөө. За овог нэр бүтнээр нь хэлээд нэр дэвших гэдэг нүггүй юу? Чамайг нэр дэвшүүлчмээр шүү дээ. Ээгүй. За холс дөрөс хол байх минь. Сая яагаад тэгж бодогдсон гэр зарим хүн нөгөө яг нөгөө юун дээр чинь Гоошин Занданхүү Ганбаатарын мөхцөл гэдэг нөгөө сонгуулийн ерөнхий орон дээр чинь одоо яг тэр бүтэн нэрээр байх хэвчээ цаасан дээр тэгээ зандаа гэж хэлчихсэн. Зандаа гэдэг нэр нь болцдог. Тийм. Гэдэг ч юм уу. Ийм аюулаас болоод хүмүүс нөгөө овог нэр эртнээс ингэж цээжлүүлдэг байхгүй юу? За За ахиж битээ тэгэр яг улс төрд нэр дэвших гэдэг авшиг боллоо. За дэлхийг өөрчилсөн бурхтын талаар ярина. Шашин шүтлэг шиг хүний тэр үүх дүүх нийгэм соёлыг бүтээсэн өөр томоохон хүчин зүйл энэ нарны амьгтлаа алга. Эрдэмтэн судлаачид энэ шашны түүхийг голдуу ер нь бичиг үсгийн түүхтэй холбож хүний итгэл үнэмшил сүсэг бишрэл гээч зүйл бол бичиг үсэг үүссэн үеэс буюу одоогоос нэг 5200 гаруй жилийн тэртээс эрт балрын үеэсээ илүү босронгуй болсон гэж үздэг. Бичиг үсгийн тусламжтайгаар тийм. За тэгэхээр хүний түүхэнд хин шашны нөлөө үүрэг оролцоог бол тоочод барахгүй. Зөвхөн орчин цагийн түүхийг зэрвгсэн харахад л энэ Европын колоничлол, дэлхийн их дайн дайчнууд, мөн даяарчлал, шинэ үеийн олон улсын эдийн засгийн түүх хүртэл бүгд л шашин шүтлэгтэй уялджээ. За тэгэхээр өдгөө дэлхий дахин зөнгөлж байгаа гол шашин шүтлгүүд болон дэлхийн сүсэгтнүүдтэй холбогдох янз бүрийн тэм тоон баримт өөр үеийн гоё зүйлийг ярина. За хамгийн сүүлийн судалгаагаар дараах шашин шүтлэг итгэл бишрлийг хамгийн олон хүн сүсэглэн дагаж байна гэж дэлхийн хүн амд эзлэх хуваарь нь. Христийн шашныг 31%, Исламын шашныг 24%. Ингээд байр эзэлснээр шүү. Шашингийн үзэлт нь 3-т орж 16%. Одоо гэхдээ энэ чинь 21-22 оны тоо баримт сүүлийн үед бүр 20 руу төгсөн байлаа шашингийн үзэл нь. Христийн шашин 31-ээс нэг 26-5 руу ороод Ислам нь 24-өөс 25 руу дээш өгсөд шашингийн үзэл нь бүр огцом дээшлж 20 болоод за тэгээд Хиндуизм болохоор 15%, Буддизм бол 7%, ардын уламжлалт онгоц шүтлэг энэ төр бол нэг 6%. За бусад нэг шин шашингууд байдаг та. Илдэг тий. Зулаизм, зандаизм гэдэг нэг шинэ юмнууд нь болохоор 1% эзэлт юм байна. За тэгээ Сик одоо жишээ нь нэг 0.3%, Юдаизм болохоор 0.2% ч юм уу. Ингээ явчихдаг юм байна. Гэхдээ эдгээр нь ерөнхий нэршил болохыг анхаарах хэрэгтэй. Жишээ нь Христийн шашны сүсгнүүд дотор чинь үнэн алдартай католик, протестант гэдэг энэ янз бүрийн номтнууд орчин. Исламын шашинтнууд чинь сүнни болон шиитүүд тэгээд мөн Ибади зэрэг их бага салбар урсгалын цөм багтчихжээ. За буддизм дотроо ч гэсэн янз бүр шүү дээ. За шашингийн үзэлтүүдийн гих энэ 20% байгаа шүү дээ. Эн чинь мөн дотроо бас янз бүр шүү. Атеизм буюу бурхан огт байхгүй гэх үзэлд итгэгчд энэ дотор мэдээж орно. Дээрэс нь агностик үзэлтнүүд буюу бурхан байвч түүнийг батлах боломжгүй гэдгийг энэ тоонд оруулчихжээ. Тэр хүмүүсийг нэмээд зүгээр улс орныхоо нэг соёл уламжлалыг хүндэтгэх үүднээс ямар нэгэн шашин номын үйлд ордог ч гэсэн сүсэг бишрэлгүй хүмүүс байдаг та. Манайд бол энэ чинь маш их байна. Маш их шүү дээ. Энэ хүмүүсийг болохоор энэ нөгөө тий үйл итгэгч нарт орчиж. Үйл итгэгч биш шашингүй үзэлтнүүдэд. Тэр энэ чинь итгэж байгаа бурхан байдгүй гэдэгт итгэж байгаа хүмүүс байгаа шүү дээ энэ чинь. За тэгэхээр гол урсгалуудын ялгааг та бүхэнд хэлж өгье. За загалмайтнаас эхэлнэ. Загалмайтны шашинтнуудын 3 гол урсгал болох католик, үнэн алдартай, протестант гурвлахад үндсэн хэд хэдэн үзэл баримтлаараа өөр хоорондоо мэдээж ялгаатай. За үнэн алдартнууд жишээ нь Ромын папыг бол зөвхөн Ромын ширээд лам л гэж үзэн штэ. Тийм зөв нэг ширээд лам. Олон ширээд ламын нэг л Ром хот дахь нэг лам л гэж үзнэ. Тэгэхээр бусад ширээд ламаас огт ялгаагүй гэж үзэж. Харин протестантууд болохоор Пап ламыг за энэ болохоор зөвхөн католик номтнуудын тэргүүл гэж үзнэ. Харин католикууд нь болохоор Ромын папыг бол тий ер нь бүх дэлхийн загалмайтны шашинтнуудын дээд удирдагч юм маш өндөрөөр дээдлэн.
За үнэн алдарснууд болон католик сүмийнхэнд жишээ нь гэрлэлт цуцлана гэдэг бол их таатай хэрэг биш. Ер нь тий. Огт таатай хэрэг биш. Гэтэл протестант номтнууд болохоор үүнд харьцангуй нээлттэй ханддаг. Гэхдээ maaхан эндтэй зөвхөн тухайн урсгалын сүм хийдийнхний ерөнхий баримтлал хандлагыг хэлж байгаа болохоос хувь хүмүүсийн үзэл бодлыг онцлоо гэдгийг санаарай. Харин исламын гол хоёр урсгал болохоор сүсэг биширлийн гэхээс илүү залгамжлалын асуудлаас болоод ингээ хоёр тишээ болцсон. Шиитүүд болон сүннитүүд гэдэг те. Тэгэхээр энэ чинь манай тааллын 632 онд Зүнч Мухаммадыг таалал төгссөний дараа түүний хууль ёсны залгамжлал нь хэн байх вэ гэдэг дээр анх удаа ингээ хоёр хуваагдсан. Өдгөө исламын шашинтнуудын болохоор бараг 85-90% сүннитүүд эзэлдэг. Энэ болохоор Мухаммадын ном сургаалыг хамгийн сайн дагсан тэр ойрын шадар шав Абу Бакр нь түүнийг залгамжлах ёстой гэж шийдээд тэгээ сүннитүүд болсон бол одоо нийт мусульманчуудын 10-15% эзэлдэг шиитүүд болохоор Мухаммадтэй зөвхөн цусан холбоотой хүн буюу үеэлдүү аалын л түүний орыг залгах ёстой гэдэг ингээ хоёр хуваагдсан. За буддизмын тухайд бол их хөлөгний болон бага хөлөгний гэсэн үндсэн хоёр урсгалд хуваагдчих. Theravada буюу бага хөлөгний гэгдэгтийг сургууль нь болохоор дээд сургаалтны болон өмнөдийн тэр буддизм мөн эртний уламжлалт буддизм зэрэг нэрлэж байгаа. Theravada буддизм нь өдгөө нөгөө Шри-Ланк, мөн зүүн өмнөд Азид хамгийн олон сүсгтэнтэй. Харин нөгөө Махаяна буюу их хөлөгний урсгал нь Theravada буддизмаас ариу хожуу хөгжсөн дэг ясаа. Энэ болохоор зүүн Азийн орнуудад түлхүү зангилдаг. За тэгэд энэ нөгөө Махаяна буддизмаас нь бас ингэ сална шүү дээ. 5 дугаар зуунд бие даасан гэдэг очирт хөлөгний буюу тарины ном ёсноос төвдийн буддизм салаалаа өгчөө төвдийн буддизм нь Монголд одоо тий 16 дугаар зуунаас илүү хүчтэй ороод ирдэг ч юм уу. Ингээд дотор ингээд сайхан салаалаа явчих шүү дээ. За шашин шүтлэхийн газар зүй гэж үнэхээр сонирхолтой юм байдаг. Хэрв та бүхэн одоо манай найруулагч газрын зураг өгөх бах. Манай 10 цагийн мен дээр бол энийг яг гоё өнгөнгөөр бодоод оруулсан. Томоохон шашин шүтлгүүдийг энх үе гол урсгалуудаар нь ялгаж цаалгаад дэлхийн газрын зургийг харах юм бол маш сонирхолтой харагддаг. Исламын шашинд орнуудаас гэхэд л Ливан, Бахрейн, Иран, Иракт болохоор арай өөр өнгөөр буюу шиитүүд цонхилж байгаа. Тэгснэ исламын ибадын шашинтнууд болохоор зөвхөн Оманд дийлэнх олон болгонд энэ газрын зургаас тодорхой харагдана. Зөвхөн Оманд. Харин Европын дийлэнх улс мөн Испани, Португалийн колоничлалын нөлөөгөөр Өмнөд Америк ихэнх улс католик шашинтай байгааг харж байгаа. Харин Европт ноёлох загалмайтны шашны удаах урсгал нь протестанттэй. Протестант урсгалыг болохоор Их Британи, Финлянд, Исланд болон Скандинавын бүх улс гоошлон дагаад тэгээд Америк нэгдсэн улсыг тэр өнгөөр будагдсан бааз. Тэг ер нь энэ газрын зургийг ажиглахаар их хол юм харагддаг ш. Гой түүх болсон ингээ урсаал те. Тийм байна. Хин хаа нөлөөтэй байсан бэ? Колоничлалын зам мөр харагдчихээн. Тий. Одоо энэ протестант чинь 1517 онд Мартин Лютер хэмээх Герман ламын католик сүмийн нөгөө эрх ямбыг эсэргүүцсэн эхлүүлсэн шинжилээс ихтэй түүнийг дагагчдаг л нөгөө протестантууд гэдэг байгаа тий. Энэ талаар бид нар зөндөө нэвтрүүлэг хийсэн. Манайхан тэгээ гой нөхөж үзээрэй. Ер нь ингээд л гой нэгтгэж байгаа. Шашны талаас нь нэгтгэж байгаа энэ олон нэвтрүүлгээ. Протестант урсгалын дотроо энэ чинь лютеранизм, англиканизм, кальвинизм гэж цаашаа бас өчнөө задарна. Ватиканы эрх мэдлийг хязгаарсан энэ түүхэн одоо явдлын уул мөр өдгөө Хойд Америкт маш тод харагдчих. Энэ бүс нутагч өөрөө Британий эзэмшил байсантай холбоотойгоор ингээд протестант өнгөөр тэмдэглэсэн байна. За Хойд Америкийн орнуудаас Канадын зарим хэсэг нь католик шашинтнууд гэдэг ер нь одоо ч олонх байдаг л да. Харин Францын колоничлалын нөлөө энэ болохоор католик нөлөөтэй нь. Яг ийм католик протестантын холимог гэж болох бас орнууд байна. Каначиг, Герман, Швейцар, Нидерланд гэдэг. Харин Орос болон Балканы орнуудад болохоор үнэн алдарсны урсгал зөнхөлж байна. Исламын шашинтнууд хүн амынхын талаас илүү хувийг эзэлдэг Европын 2 улс байдаг. Энэ бол Албани болон Босни Херцеговина тий. Тэгэхэд хаа хамаагүй Европт ингээд исламын өнгө ороод ирсэн их сонирхолтой харагдаж байна. Африкийн хойд хагас болохоор бүхэлдээ исламын шашинт орнууд болохыг та бүхэн харж байгаа. Харж байгаах гэ би зүгээр яриад байдаг нь яг гараад ирсэн тий. Харин Сахараас
одоо урагшаага улс орны иргэд Европын яг аль орны колони байснасаа шалтгаалаад католик юм уу протестант номтон бол өөр хоорондоо холдон сууцгааж байгаа. Тэгэхээр яг энэ газрын зургаас бас энэ Африк энэ орн тэгвэл Францаар ярьд юм байна да, энэ улс нь Англиар ярьд юм байна да гэж харж болно шүү. Тэ? Тийм байна. Үнэхээр сонирхолтой юм аа. За, Африкийн зүүн хэсэгтээ залгаа ойрхот орнод Израилийг эс тооцсон бол бүгд исламын шашинт. Төв Азийн орнууд мөн исламын өнгөөр ингээд ногоорч байгаа. Ногоорч явахдаа энэ одоо борлож харагдана гэдэг юм. Тийм. Улаан хүрэнтэй дээ тий. Хүрэнтэй ч. Гэхдээ яг хөө хэдийгээр энэ газрын зураг дээр ингэж харагдж байгаа ч гэсэн энэ улсуудад тодорхой хэмжээний өөр шашинтэй одоо цөөнх байдаг шүү гэдгийг бас анхаар. Одоо чинь Ливан нь штэ тий. Маш эртний христийн шашинтай. Тий. Одоо community те эндгийг байна те биш Египт байна. Дэлхийн хамгийн эртний христийн шашны үнэн алдартны сүмийн одоо урсгалуудын нэг те коптик сүм Египтэд байдаг ч юм уу. За харин хамгийн олон өнгийн хамгийн олон шашин номын сүснүүд амьдран суулж байгаа тип бол мэдээж Аз тип байна. Аз тип бол өстой өнгөөр солонгорч харагдаж байна. Бусад тивүүдийг бол чинь хойд Америк, өмнөд Америк бол аль аль нь христийн шашинтай. Гэтэ католик, протестант тий гэд хуваагдаа явчлаа. Африкт бол бид нар тэг ялгарл харж ийн гэтэл бүр ингээд хамгийн хурц тод өнгийн ялгарлыг Аз төв зөв өмнөд Азад харж ийн тий. Аж жагдын зүгээр энэ гингүүд зүгээр шал өөр өнгөтэй байна. Өөр хаанч байхгүй. Харин өөр хаанч байхгүй. Тий. Дэлхийн хамгийн том төв бурханд үйл итгэгчдээс ахуулаад хойд солонгос хятад гэх мэт. Нутгийн шашин шүтлэг нөгөө хятад Вьетнам мөн хиндуизм энтгэг балав гэсэн үг. Буддизм буюу зүүн өмнөд Аз, Монгол мөн исламын шашин Индонез, Пакистан, Бангладеш бүр католик шашинтнууд Филиппин гэд ингээд ийм шашинтнуудаар зөнгөлөх улс орнуудаар ингээд солонгорч харагдаж байна те. Энэ газрын зургийг та бүхэн ер нь бол те юу ачвал их зүгээр ингээд гоёор хевлээд аваад тэгээ хүүхдтэй танилцуулаад ингэх юм бол дэлхийн түүх харагдаж байна ч гэсэн бас урлагийн түүхч харагдана, их гоё юм харагдана. За хамтран ярьж танилцуулга үргэлжлүүлэх. За тэгээ. За бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг боломжийг бүтээн хандлагыг түгээнүүрээ Улаанбаатар хотын бизнес эдийн засгийн шин төв болж буй хан улдүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа Тома Тауэр ивэнтэтгэн та бүгд төрөж байна. За Тома Тауэр нь А болон Б блокоос бүрдэх 15 давхар бүхий худалдаа, үйлчилгээ, офис, орон сууц хотолсон цогцлбор төв юм. Тома Тауэр төвийн онцлог давуу тал нь бол ирээдүйд үнцийн өсөх байршлаас гадна Японы зен концепцийг шингээсэн интерьер дизайн тогтчлолтой гэдгээрээ онцлогтой. За тус цогцлбор төвийн одоо барилгын ажил нь өнгөрсөн 9 сараас эхэлсэн бөгөөд эх оны 1-р улиралд бүрэн ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм байна. За Тауэр төслөөс бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулагч нарт зориулсан өөрийн бизнес хөрөнгө оруулалтаа тохирох офис худалдаа үйлчилгээний талбай худалдан авч бизнесийнхаа үн цэнийг хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг нэмэгдүүлэх онцгой боломжийг 5 дугаар сарыг дуустал зарлаад байна. За үүнд 10% урьдчилгаа төлөөд захиалгын гэрээ их боломжтой. 20% урьдчилгаа төлөөд 20 сарын хугацаанд хүүгүү үлдсэн төлбөрөөр хуваагаад төлөх бас боломжийг бий болгож байгаа юм байна. Хүүгүү гэдэг чинь маш их боломжтой шүү дээ. Тэгээд 70% төлөөд барилга ашиглалт орсны дараа уян хатан нөхцлөөр төлөх боломжтой. Хаул дөрвийн 20 дугаар хороо Мишель Экспо төвийн баруун хойно гэдэг чинь маш гоё байршилт байхгүй юу? Хэдүүлийн шорчлт. Болно шүү дээ. За тэгээд төслийн маань хаяг нь хаул дөрвийн 20 дугаар хороо. За энэ Мишель Экспо төвийн баруун хойно гэсэн тэр хэв сүүлийн үед маш том бизнес төвүүд, орон сууцны барилгууд баригдаж байгаа. Тэгээд миний мэдж байгаагаар Мишелийн замын хойно хүртэл маш гоё орон сууцны бизнесээс дээгүүр ангиллын орон сууцны одоо хотхон хорооллууд баригдаад эхэлсэн байгаа. Тэгэхээр тэр төв нь яг харахгүй Улаанбаатар хотын 1-р шинэ бизнес эдийн засгийн төв болох нь бол ойлгомжтой. 2-р нөгөө өмнөх одоотой Улаанбаатар хотын бусад хороо дүүргүүдтэй харьцуулахад илүү нөгөө төлөвлөлттэй. Тэгээд дунджаас дээгүүр зэргийн бизнес эдийн засгийн одоо бизнесүүдтэй ч юм уу те одоо орчин болох бүрэн юм боломжтой газар. За тэгээ энэ Тома Тауэрийн тоглоомгүй холбоо өрөж ярилцъя л да. Болно. Тий. За тэгээ офисын хаяг нь хаан ул 4 дугаар хороо дизайн централ төвийн 3 давхарт 301 тоод. Холбоо арх утас нь 77 77 08 06 77 77 77 77 08 06 та бүхэн Тома Тауэр цэгмэн
веб хуудаснаас ороод хүссэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн офс дээр нь шууд очиод уулзах боломжтой. Тэгэхээр 5 сарын туршид энэ гайхалтай одоо тэ бизнесийн тун ашигтай боломжийг санал болгож байгаа юм байна. 10% урьдчилгаа төлөө захиалгын гэрээ хийх, 20% урьдчилгаа төлөөд 1 жилийн хугацаанд хүүгөө үлдсэн төлбөрөөр хувааж төлөх боломжийг өгч байна. Эсвэл 70% урьдчилгаа төлөөд барилга ашиглалтанд орсны дараа уяатан нөхцлөөр үлдэгдэл төлбөрөөр төлөх боломжийг олгож байгаа юм байна. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За баярлалаа. Нөгөө хотын төвд талбай хажууд офстой болсон чинь амар гоё хотын төвд боллоо гэсэн чинь бид нар чинь 30 хүн од мөндрийнхэнд энэ тэндээс ирдэг хамгийн хойцыг нь яг талбай байхгүй. Тэг хамгийн төв биш үү? За шашныг үүсэл гарлаар нь ангилнаа. За. Хэдэн 10 жижиг том салбар урсгалтай энэ олон шашин шүтлгийг хаана үсэж хөгснөр нь үндсэндээ 6 ангиж болж байгаа юм байна. За нэгт нь за ойрхот орондын буюу Авраамийн шашнууд. Тэр чинь нөө юдизм, Христ, Ислам гэдэг. За хоёрт нь болохоор энтхийн шашнууд. Ингээ хоёр дахь газар нь Хиндуизм, Буддизм, Сикизм, Жайнизм гэдэг. За гуравт нь зүүн Азийн шашнууд. Буюу нөө Күнзийн сургаал, Дао буюу бомбын шашин, Хятадын уламжлалт шүтлэг, Японы Шинто, Солонгосын бөөгийн урсгал буюу Моизм гэдэг зүүн Азийн шашнууд. Дөрөвт нь болохоор Африкийн уламжлалт шашин шүтлгүүд. За Эртний Египтийн шашнаас бусад нөгөө Африкийн овог аймагуудын улам шүтлэг. Эртний Египтэнд гол нь одоо нөгөө үргэлжлэлийг болохоор Эртний Грек гэдэг бурхтыг оруулсан гүйлт. Одоо нөгөө болж байгаа үйл явц болохоор тийм. За мөн онх шүтлэг. Сахарын цөлөөс бусна Африкийн бүс нутгуудаас гаралтай Эртний шүтлэг. Уугуул бас Америкчууд буюу Индианчуудын шүтлэг. Австрали аборигенчуудын шүтлэг. Бас Монголын одоо бөөмөргөл хөх тэнгэр гэдэг ч юм уу те. Тэнгэр шүтлэг. За 6-ад нь болохоор Ираны шашнууд. Тийм. Зарастризм. Тийм. Езидизм, Ярсанизм, Бахай гэдэг. За ийм 6-аар ингээд үүсэл гарлаар нь ангилж болж. За үүнийг нь гэхдээ үндсэн 2 бүлэгт бас хувааж байна. За. Итгэл өмчлийн онцлог хэв шинжээр нь бүрч ерөнхийлээд монотеизм, политеизм гэсэн 2 бүлэгт хувааж. За монотеизм нь бол ганц бурхантай үзэл. Бурхан бол ганц л байгаа тий. Харин Мухаммед бол түүний зүнжим гэдэг ч юм уу тий. За энэ бол грек хэлний моно буюу ганц, теос буюу бурхан гэсэн үгээр нэрлэгдсэн. Энэ бүлэгт нөгөө Авраамийн 3 шашин болох Христ, Юд, Ислам 3 л орно. Энтхийн нөгөө Сикийн шаш орж, Хиндуизмын зарим салбар урсгал нь орно. Хиндуизм ч өөр хүний тоогоор бурхантай болохоор. За мэдээч Тэнгэризм буюу тэнгэр шүтлэг. Гэтэ эн чинь бас тэдэн ата 5 тэнгэр 80 яасан ингээ бас дотроо энэ задарна. Мөн Бахай, Растафари зэрэг шинэ цагийн шашин шүтлгүүдийн монотеизм буюу ганц бурханд үзэлтэй байна. Харин олон бурхан сүсгэлэнд залбирах үзлийг политеизм энэ мөн грек гаралтай. Энэ бүлэгт нөгөө хиндуизм чинь нөгөө Шива бурхан янз бүрийн бурхан тий. Махаяна буддизм нь орж байгаа. Одоо төвд чинь бөөн бурхан байгаа шүү дээ. Тий олон бурхан. Авид бурхан, Мэгжижараас гэсэн мянган бурхан байна. За нөгөө Таоизм, Шинтоизм болон нутгийн уугуул шашин шүтлгүүд энд багтжаа. За нэгэн цагт эртний соёл иргэншилт ертөнцид ноёлох хэмжээнд түгэн дэлгэрээд байсан ч гэсэн өдгөө устж үгүй болсон эртний Египт, Ром, эртний Грек, Европын шашнууд болон Христийн шашны сэргэн мандалтын дараагаас зөвхөн домогт туйл болон үлдсэн нөгөө грекийн шашин шүтлэгч нь олон бурханд үзэл тулгуурсан. За сүсгтнүүдийн тоо гаргана хэвлээ. Энэ олон шашин шүтлгийг сүслэн дагагчдаас өдгөө загалмайтын шашинтнууд дэлхий дээр хамгийн олон байгаа. Нийт 2.45 тэрбум. За 2.5 тэрбум хүн христийн шашинтай. 2 орчим тэрбум нь ислам. Хинду шашин шууд 3-т орж ирнэ. 1.2 тэрбум. Маш олон хүн таацраас эндгэх болсон. Тий. Харин буддийн шашинтнуудын тоо болохоор 500 сая орчим байна. Оо, тийм баг юм уу? Баг штэ. Яагаад их гэж бодоод исэн болоо? Гайм тий. Чи нэг Аз төв олуулаа болохоор тэгж бодоод байхгүй. Энэ чинь цөөхөн. Дунд хэмжээний шашин шүтлгүүдээс хамгийн олон гол сүсгтэнтэй нь болохоор 173 сая хүн дагдаг бомбын шашин юм байна. Тэ. Хятад. За тэгээ 100 сая хүн дагдаг Шинто Япон тэ. За юудын шашныг 15 сая хүн энэ чинь нөгөө Израильд гэж чинь
5 6 сая байгаа. Америкт ч 10 сая еврейчд байгаа шүү дээ. Үгүй ер нь нийлээч ч лөө. За күнзийн сургаалыг болохоор нэг 10 сая бахаа шүтлгийг 5 сая хүн тус шүтдэг юм байна л д. Бүр бага хэмжээний шашин шүтлгүүдээс харин сая болон түүнээс дээш сүсгэнтэй хамгийн том хоёр нь тус бүр сая гаруй дагагчтай неопаганизм буюу шинэ үеийн бөөмөргөл. Мөн анимизм буюу сүнс шүтэх үзэл гинэ. Шинэ үеийн бөөмөргөл манад бол эрчимтэй ер нь дэлгэж байгаа шүү. Боломж бүүжээд байгаа шүү дээ. Тий. За хамгийн шүтлэгтэй усуд гэж байна. Чинхүү үнэн хамгийн гүн сүсэг бишрэлтэй усуд яг аль улсын иргэд байдаг вэ? За хамгийн шүтлэгтэй твийг Африк тв гэж үзнэ. Ер нь хаана босралд ороод тэнд шашин шүтлгийг дэлгэрдэг. Гэтэ энэ нөгөө юу утгаар биш шүү. Шүтлэгтэй хүнийг доош нээж утгаар биш шүү. Зүгээр аливаа нэг зүйлд өөртөө гэхээс илүү өрөөлд итгэх нь илүү өндөр байдаг болохоор. За харин зүүн өмнөд Аз, өмнөд Америк, өмнөд Европын орнууд бол түүхийнхэн туршид шашин шүтлгийг ямагч чухалчж ирсэн. Тухайлбал өмнөд Америкт Бразил шиг энэ шашин шүтлгийг онцгойлон дээдэлдэг өөр ус байхгүй. Энэ ус бол одоо бараг 200 сая загалмайтны шашинтай бүр тэ католик гэдгээр зөвхөн Америкийн нэгдсэн улсын дараа орох үзүүлэлт шүү. Тэгэхээр католик шашинтнууд хүн амынхын 65% эзэлдэг дэлхийн хамгийн том католик шашинтай орн бол тэгэхээр Бразилийнх нь. Тийм байна. Бразилчуудын 85% нь итгэл бишрлээ бүр амьдралынхын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Харин Европын өмнөд хэсэгт одоо Итали, Португал, Грек иргэд бол хамгийн сүсэг бишрэлтэй гэгддэг. Мөн Европын төв хэсгээс бол Польшийн иргэд шашин номыг их чухалчилдаг. Яаж яагаад эн чинь сүүлийн тэ бидний нөгөө баахад байсан Йоан Паул ч Польш шүү дээ. Польш хүн байсан, Польштой Майкл Жексон байсан шүү дээ. Тэ. Маш их сүсэг бишрэлтэй түүгээрээ бахархдаг хүмүүс. Тэ. Гэхдээ Аз Африкийн орнууд чинь шашин шүтлэг нь одоо хүртэл энэ улс төр, нийгэм, соёл заншил, урлаг соёлд нь хүртэл гүнзгий нөлөөлдөг бүр харилцан хамааралтай улсууд өөр бус нутагт бол нэг ховор. Зөвхөн шашны үзэл цуурлан байгуулагдсан нэг улс биш Пакистан гэдэг. Тий. Цор ганц Юудын шашинтнуудын улс болох Израиль гэдэг улс байна. Шашин эс шүтгэн бүр гэмт хэрэг тооцогддог Сауди Араб гэдэг улс байна. Буддын шашин цорын ганц хаант улс болох Бутан байна. Энэ бүгд Азих. Хамгийн шүтлэгтэй орнуудын жагсаалтыг үргэлж тэргүүлж ирсэн Нигер, Сомал, Мавритан, Марокко бүгд Африкийнх. Сони шүү. Энэ ер нь дэлхийн шашны газар зүйх гоё юм аашна. Тийм байна тий. Амар олон зүйл өнөөдөр хэн хаана ямар шашин шүтлэгтэй гэдгээс хамаарат маш олон зүйл харагдаж ш тий. Харин тий. Зарим тохиолдолд баг эдийн засгийнх нь хөгжлийнх нь нөхцөл байдал хүртэл баг таамаглаж болох үс хэмжээнд. Тий. Одоо чинь манайхан зарим хүн анзаардгүй үгүй хамгийн их муслим шашинтай улс бол одоо чинь бид нар Сауди Араб ч юм уу энэ Арабын хойгийн улс эсвэл гэж боддог бол энэ чинь хаа хамаагүй Индонез бас Индонез тий. 200 гаруй сая хүн. За төрийн шашны тухай ярь. Одоо энэ газрын зураг их гоё. Яг за одоо найруулж өгч чинь. Улаан цэнхэр өнгөөр. Улаан нөгөө шашин нь ингэж юу болц төрийн шашин болц. Төр шашин хоёр нэг цуг. Тий. Төр шашин хоёр ангид гэжсэн хоёр ойлголт байгаа шүү дээ. Тий энэ дээр бол мэдээж хэрэг ингээд нөгөө исламын шашинтнууд ингээд ороод ирнэ. Гэхдээ гоё юм анзаараарай. Их Британи ороод ирдэг. Исланд дээр. Их Британи ч нөгөө сүмийнхэн тэргүүн чи хаан шүү дээ. Тий. За. Аль нэг шашныг төрийн шашин болгосон ус гэхдээ харьцангуй цөөхөн. Манайх бол одоо чинь төрийн шашин одоо буддизм гэж манайхан иргэд андуурдаг биш шүү. Манайх бол шашин шүтэх, эс шүтэх хэрэгтэй. За дэлхийн 193 улсаас 83 нь аль нэг шашныг зүгээр илүү дүүцдэг. Харин 43 нь буюу улс орнуудын 20% нь яг албан ёсоор төрийн шашинтай. Энэ газрын зурагт төрийн шашинтай бол улс орныхон бие даасан сүмийн үзлийг засаг төрийнхэн үндсэн баримтлалыг нэг болгоод үндсэн хуульдаа бүр тусгасан тэр улс орнуудыг улаанаар тэмдэглэсэн байна. Гэвч ард иргэдтэй шашны үзлийг хүчлэн тулгадаг ч юм уу шашин шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлагддаг эсгээр нь ангилах юм бол энэс шал өөр огт өөр зураг гарна л да. Энэ дэр чинь Дани, Англи, Исланд, Грект тусын шашны урсгалыг төрийн шашин болон өргөмжлөгийн дээр жишээ нь Англид нөгөө сая зулаа гэлдэр те хаа юм уу хатан давхар сүмийн тэргүүн байдаг.
Гэсэн ч гэсэн шашны эрх чөлөөг ихэд эрхэмлдэг учраас иргэдийнхэн дийлэнх нь төрийн шашнаа шүтдэггүй эсвэл огт шашин шүтдэггүй байх жишээтэй тий. Гэтэл Сауди Араби, Иран зэрэг оронд чинь төрийн шашин нь ард иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Муслим шүтлэгтэн биш байх нь бүр байж боломгүй зүйл төдийгүй тэрс үзэлд хүртэл тооцогддог. За албан ёсоор шашны засаглалт ганц тусгаар ус байгаа. Шашны засаглалтай. Тэр бол Ватикан. Тий. Харин засаглалын хэлбэр нь хэдий шашин төр хосолсон ч гэсэн Исламын бүгд найрамдах гэх албан ёсны нэршилтэй Иран, мөн Мавритан, Пакистан гэсэн 3 улс байгаа. Исламын бүгд найрамдах гэдэг албан ёсны нэршилтэй шүү. Тий, Исламын бүгд найрамдах Иран, Исламын бүгд найрамдах Мавритан, Исламын бүгд найрамдах Пакистан гэдэг. Төрийн шашин байхаас илүү тэгээр бүр Исламын гэдэг нь илүү нэг тийм одоо онцгой ялгарах юм болчлоо тий, ялгарлна. Тий. Мөн Афганистан улс болохоор 2021 он талибуудын мэдэлж шилжснээр Исламын эмээш улс нэртэй болсон. Мөн Гамби, Сауди Арабиг нэрэн дээрээ өөр боловч бодит байдал дээр шашны хэмжээгүй засаглалт улс гэж үздэг. Мөн хэмжээгүй юм одоо шашны засаглалтай улс бол хүмүүс анзаардаг байхгүй. Энэ юу гэж? Хойд Солонгос. Хойд Солонгос. Энд чинь химик бурханчлан шатна. Тийм байна. Одоо нөгөө шин шашин бий болгосон биш тий. Ер нь л тий. Жүчээ гэдэг чинь өөртөө. Жүчээ гэдэг төрийн өрмөц үзэл баримталтай. Удирдагч нь үе заламжлаг учраас шашин шүтлэгтэй төстэй тийм ихтгэл үнэмшил суурилсан хэмжээгүй эрхт хаан засаг гэж үздэг Хойд Солонгосыг. Хэмжээгүй эрхт хаан засаг гэсэн мөртлөө бурханчлан шүтнэ. Тэгээ үе заламжлна. Энэ Хойд Солонгос л нөгөө байж болох нөгөө одоо бидний буруу гэж үзээд байгаа нөгөө улс төрийн бүтэцтэй зохион байгуулалт бүгд нэг газар ингээд давтсан биш тий? Тийм, бүгдийг хусаа хийсэн. Сауди Арабиас яг юугаар ялгаатай байхгүй? Ер нь Сауди Арабид болохоор гэхдээ тэнд болохоор юу байгаа? Гад бурхан байгаа. Тий. Дээр бол эднэр чинь дээр нь юм байхгүй болчиход байгаа байхгүй? Дээрээ юмгүй учраас их аюултай. Тэрнш дээрээ юмтай байхаар ямар ч хэмжээгээр хаан хүртэл өөрөө нэг сүсэг бишрэлтэй байхгүй. Айдаг имээдэг зүйлтэй. Бас ингээд те ингээд залбирдаг сайн сайхан зүйл хийчих юмсан гэж бодох бодолтой байдаг. Яг л сургаал байгаа шүү дээ. Тийм Коран байгаа. Тийм. Одоо чинь Исламын тэр нэг гоё ингээд нөгөө дуулал явдаг да. Ер нь Исламын хотуудаар явхаар. Нэг гоё уянгалал. Хамгийн ихний үг нь юу гэдэг вэ? Аллах акбар гэж хэлж байна. Аллах бол агуу гэдэг нь юу гэсэн үг вэ? Аллах агуу. Чи хичнээн хаан ч байсан, хичнээн баян байсан чи агуу биш шүү гэдэг. Тийм байхгүй юу? Энэ хамгийн гоё юм. Энэ хоёр хүүг ийм том утгатай байхгүй. Тийм байна. Хүнээс давсан илүү эрх мэдэл байна те тэнд. Ямар нэг эрх мэдэл байна. Бити өнгөрөөд гэсэн үг байхгүй. Тийм байна. Даруухан бай яагаад гэвэл миний Аллахын иншалла гэдэг штэ. Аллахын тааллаар болно гэдэг. Өөр юмний тааллаар аливаа зүйл болоод байна штэ. Гэтэл Хойд Солонгос тийм байхгүй. Тийм байхгүй. Энд чинь таал тийм сургаал байхгүй. Жүчээ гэдэг өөртөө нэг төрлийн өрнөц үзэл баримтлал боловч. За тэгээд нэгэнт сая Исламыг ярьж байгаа. Хоёр дахь мөрөн тэгэнгүүт юу гэж хэлдэг вүлээ? Аллах бол цор ганц гэж байна шүү дээ. Тэгэхээр өөр чамайг сатааруулсан бити зүйлд ингээд юу мөнгө бол бурхан биш ээ. Тэр хаанс бол бурхан биш ээ. Бурхан бол цор ганцаа гэж байгаа байхгүй. Тийм учраас өөр бити зүйл шунаа гэж. Тэгээд дараагийн 3 дахь мөрөн Мухаммед бол түүний одоо юу зүнж гэдэг нь чи амьдрал дээр гутаж гунраад ядуу гучуу хэцүү байсан ч гэсэн чамтай адилхан хүмүүс байгаа шүү гэж утгатай байхгүй. Зүнж Мухаммедээс авлаад. Энд болж үнэхээр тийм гоё утгатай байхгүй. Тийм байна. Үг бүр нь ийм гоё мөртэй. Тэгэхээр шашны нэг агуу юм байдаг сургаалтай шашны тий. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад тэгээд шашингүй эзлийн талаар шээ. За тэгээ өнөөдрийн дугаарыг маань шинжлэх ухаан танин мэдхүүн Од Мөндөр суугийн Алтан гишүүд дэмжиж байна. За Алтан гишүүд гэж хин ямар хүмүүс вэ гэхээр одоо Од Мөндөр сууг маань 2024 онд
үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ цаг мөчөөс эхлээд бидэнд итгээд биднийг дэмжиж шинжлэх ухаан танин мэдхүүг Монголд эхэл дээрээ түгээх энэ олон сэдвэртэй хүүхэд залуучуудад зориулсан хүрээлэнтэй ойлгомжтой хэлбэр контент бэлдэх бидний энэ ажлыг дэмжиж бидэнд одоо гар нэгдэн бидний энэ ажлыг хийж байгаа түгээж байгаа гэсэн үг л дээ тий. Ийм хүмүүс маань байгаа. Тэгэхээр эдгээр маань од мөндөр суугт ханд үгсэн ийм хүмүүсийг бид нар алтан гишүүд гэж нэрлэдэг. За хэрхэн манай алтан гишүү болох вэ? Алтан гишүүн болоод ямар давуу тал бий болох вэ гэхээр ер нь бол давуу тал нь та од мөндрийнхөнтэй хамт шинжлэх ухаан танин мэдхүүг Монголд түгээж байгаа л гэсэн үг. Тий. Тэгэл болоод байгаа юм шүү дээ. Гэтэ энэ их чухал шүү дээ тий. Яг үл хэдүүлээ төсөөлөд үзье л да. Яг жишээ нь за яг саяны зүгээр нэг хүүхэд исламын шашны талаар ингээд зүгээр судлаад юу гэдэг юм болоо гэд мэдэх гэдэлтэй яг саяных шиг ингээд задлж ярина гэдэг чинь би сая энэ хэмжээний болтол маш их юм үзэж туулаад ямар ч үс ингээд мэдлэгээ зүгээр ингээд гадагшлуулж чинь шүү дээ. Гэтэл бид одоогийн байдлаар 2000 гаруй нэвтрүүлэг хийсэн байна. Нэг нэвтрүүлгийг 40 минут гэж үзэх юм бол яг бидний ингээд тасралтгүй дунд нь нойргүй тэгээд бүр ингээд нүдээ цавчихгүй үзэх юм бол 2 сар гаруй үзэх тийм их хэмжээний бид нар одоо ямар нэгэн мэдлэгийг 30 хүн олголоо шүү дээ. Үүнийг маань л үнэлж байгаа. Энэ Монгол улсад хэрэгтэй гэдгийг бид үнэхээр мэдж байна. Тийм ч учраас энд те янз бүрийн насны хүмүүсээс, хүүсийн хүмүүсээс бүр ингээд улсын хурлын гишүүдээс ахуулаад ингийн нэгэн ажилчин хүртэл те яг нь улсын хурлын гишүүн чинь ингээд ажиллана л да зүгээр би сая буруулчлаа. Гэх мэт янз бүрийн хүмүүс алтан гишүүд болж байна. Тэгэхээр энд танаас нэг санхүүгийн нэг дарамт бид хүсэхгүй байгаа. Учир нь зүгээр та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр л үнэлж 100 төгрөг. Бид нэр жилд 1050 нэвтрүүлэг хийдэг. Тэгэхээр тэр нь 100 сая төгрөг. Тэгэхээр жилдээ нэг л удаа 100 сая төгрөг бидэнд шилжүүлээрэй л гэж хүсэж байгаа. Тийм тэгээд бид нар гэсэнтэй одоо од мөндөр дээр 30 хүн ажиллаж байна гэхдээ мянган энэ ажлыг хиймээр байдаг, энэ үлсийг дэмжмээр байгаа те зөв гэж бодож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээгээ бид нар алтан гишүүд гэж нэрлэдэг юм байгаа. Тэгэхээр та бүхэн хэрхэн од мөндөр суугийн алтан гишүүн болоод биднийг дэмжих вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны 94,000 IBAN-тай 419104 518 419104 518 гэсэн дансанд 100 мянган төгрөгийн одоо хандив шилжүүлээд гүйлгээний утга дээрээ өөрийн Facebook нэр болон утасны дугаараа бичин илгээх юм. За тэгээ таны гүйлгээ хүлээн авсны дараа манайхаас манай админ менежер тань руу холбогдоод таныг алтан гишүүд гэсэн Facebook-ийн хаалттай групп руугаа өрн оруулнаа. За энэ групп дээр юу болдог вэ гэхээр одоо зандаа бит хоёр нэвтрүүлгээ бичиж чинь та бүхэн энэ нэвтрүүлгүүдийг засвар орохоос өмнө телевиз YouTube дээр гарч цацагдахаас өмнө одоо бичлэгийн процесс дээр хамгийн түрүүнд нэвтрүүлгээ үзэх боломжтой. Өөрсдийнхөө санал бодол, комментуудыг бидэнд илгээх боломжтой. Мөн бид нар жил болгон 4 сарын 29-нд од мөндөр суугийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг. Бид нар төрсөн өдрөө алтан гишүүдтэйгээ хамт алтан гишүүдэд зориулж тэмдэглэдэг юм байгаа. Тэгэхээр энэ жил ч гэсэн 4 сарын 29-нд од мөндрийн алтан гишүүд зориулсан төрсөн өдөр маань болно. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд алтан гишүүд маань ямар нэгэн төлбөр такс төлөлгүйгээр орох бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр би дансныхаа дугаарыг дахиад нэг хэлье. Та бүхэн Худалдаа хөгжлийн банкны 94,000 IBAN-тай 419104 518 419104 518 гэсэн дансанд өөрийн Facebook нэр утасны дугаараа бичээд гүйлгээний утган дээр нь 100 мянган төгрөгийг од мөндөр сууг танд болгон шилжүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. За жилээс жилд нэг үзэл маш их дэлгэрч байгаа. Улам ирч яваад энэ маш их болж байна. Энэ бол шашинг үзэл. Бурханд үйл итгэгч нийт сүхтнүүдийн 3 дахь том бүлгийг үүсгэх болсон. Энэ явсараад 2-1 рүү орох шинжтэй байна. Энэ зүгээр хэрэг энэ хурдаар яваа шүү. Энэ бүлэгт мэдээж ирнэ. Хятад улсын 200 сая гаруй хүн шашин шүтлэггүй гэдгээр тэргүүлэх байр эзэлнэ. Гэтэ хүн амынх нь тоотой харьцуулахад хамгийн шүтлэггүй 5 улсыг нэрлэе. За. Швед, Вьетнам, Дани, Норвеги, Япон. Энэ 5. Хүн амынх нь тоотой харьцуулах юм бол шашингүй үзэлтүүд нь маш өндөр хувийг эзэлдэг. Энэ 5 улс. Сонирхуулахад манай улсад 2010 онд хийсэн хүн амын тоолгоор нийт хүн амын 38% нь шашин шүтдэг гэсэн дүн гарсан. Одоо өндөр тав шүү. Манайх бас өндөр шүү дээ. Маах маш өндөр шүү дээ. Маах үнэхээр өндөр байхгүй. Маах улам нэмэгдээд. Тийм байна. Шашин шүтлэггүй иргэдийн тоо хамгийн хурдтай өсөж байгаа улс бол Чех удахгүй бүр юу яах юм шиг нэгт орох юм шиг л.
Энэ ирчээр явах юм л. Энэ улсын 76% нь өөрсдөө сүсэг бишрэлг хүрдэг. 76%. Эстон улсын иргэдийн 60% нь шашин шүтдэггүй гэдэг үзүүлэлтээр Чехийн араас хамгийн хурдтай нэг чинь. Бурхангүй үзэлтнүүдийн чагсаалтад бол мэдээж Солонгос бол нэгт явж штэ. Хоёр Солонгос хоёулаа бурхангүй үзэлтнүүд нэ. Түүний араас Латв, Нидерланд мөн үргэж дээгүүрвч гэж ирдэг. Их сонин. Нидерланд түнд нэрт. Ямар сонин. Харин тэ. Нидерландыг чинь бид нар одоо нэг католик ч юм уу гэж бодоод байдаг. Тий. Тэгтэл бурхангүй үзэлтний чагсаалтанд маш дээгүүр явдаг шүү. Бурхангүй гэдэг нь бурхан бол байхгүй. Тий. Нөгөөх нь бол одоо ямар нэг юм байгаа. Гэхдээ тэрийг нотлох аргагүй. Тий. Гэж үзэж чинь тий. Тий. Ер нь их сонин швэн. За бүр их сонирхолтой орнууд байгаа. Бүр тэрийг яриа. За. Ихэнх улсад шашин шүтлэгийн талаар асуухыг хориглодог юм уу? Эсвэл хуулиар дэмждэггүй. Эсвэл зөвхөн сайн дураар хариулах ёстой гэдэг ч гэсэн аль ч шашны, аль ч улс орны сүсгнүүдийн тоог нарийн гарах үүнээс болоод нэг ер нь боломжгүй л дээ. Тэ чинь нэг жоохон тгүүлэл юм те. Яг л яг аль биесны за би тим шашинтай гэдэг нөгөө үнэлгэн дээр бичдэг учраас. Гэхдээ хизээнээс л нөгөө бүс нутагтаа шашин шүтлэгээр ялгарч ирсэн сонирхолтой улс орнууд мэдээж олон байна. Жишээ нь бараг 400 жил Османчуудын нөлөөнд байсан Албани улс нийт хүн амынх нь олонх буюу 60 гаруй хувь нь исламын шашинтан гэдгээрээ Европтой үргэлж онцгорч ирсэн. Тус ус мөн коммунист дэглэмтэй байхдаа буюу 1967 онд албан ёсоор дэлхийн анхны бурханд үйл итгэгч орон гэдгээ зарласан. Энэ бүр хошаагийн үед. Тэ. Ингээ хэдхэн жилийн дотор бүхий л шашны нийт 2200 гаруй сүм хийдэг сүйтгэх эсвэл өөр зориултаар ашиглах хэдэн зуун лам хуургыг хэлмэдүүлсэн маш гашуун түүхтэй. Өмнөд Америкийн хой захад оршдог мөртлөө Хинду шашинтнууд хүн амынх нь бараг 4/1-ийг бүрдүүлдэг хоёр улс байна. За, Өмнөд Америкийн хой хэсэгт Суринам, Гаяна энэ улсын нийт хүн амын 25% нь эндгүүд юм уу? Хинду тийм мэдээж эндэггүй л байхгүй. Ямар сонирхолтой юм бэ? Яг л Британи эзэнт гүрний колони байсан. Уул балахгүй тий. Тэгээд нөгөө тийшээгаа засаг захиргааны ажилчид бол нөгөө тариан талбай газар тариаланд ажиллах хүмүүс эндхийгээс авчирсан юм байна тий. Тэгээд би чинь нэг судалж ирсэн байхгүй. Амьтдын нэрний зүгээр үүслийг кенгуруг одоо чинь манайх их сайн мэдэн штэ. Нөгөө Джеймс Кукээс. Джеймс Кук чинь нөгөө танаад байдаг нөгөө амьтан чинь яг нэг ийм амьтан тэрийг чи юу гэдэм гэсэн чинь нөгөө нутгийн уул иргэдэн би таныг ойлгохгүй нэ гэсэн кенгуру гэдсэн юм л дээ. Тэгээ кенгуру гэж нэрлсэн гэдэг домог байдаг шүү дээ. Кенгуру гэдэг нь би ойлгохгүй байна гэсэн үг юм байна. Би ойлгохгүй байна гэсэн. Утгатай юм шиг байгаа. Энд чинь нэг тамга нэг. Нэг нь болохоор том хөлт гэсэн утгатай ч гэдэг. Тэгээд би ингээд нөгөө янз бүрийн амьтны нэр хайж байхдаа анаконда гэдэг үг ямар сони энэ Испани үг яалч юу биштэй энэ гэж бодоод анаконда гэд ингээл хайгадсан чинь гарвал нь бас яг кенгурутай адилхан ингээд нэг мэддэхгүй. Тэгээд ямар ч гэсэн аврах том могоо гэдгийг хинди хэлээр анаконда ч үл нэг тиймэрхүү маягаар хэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр нь би за тэгвэл яг энэ ямар нэгэн байдлаар тэр нэг хөлөг онгоцсон дотор энтхэг ажилтан байгаа тэнд очиод тэр могооглыг нөгөөдөл найж яхад нөөрэ барьж үзүүлсэн баг та. Тэгээ анаконда гэж нэрлсэн байж магадгүй гээд. Яг тэгэхээр анаконда чинь зөвхөн Өмнөд Америкт байдаг шүү дээ. Тэгээ өөрөөр энтгэгт байхгүй. Тий. Өмнөд Америкээс өөр твт байхгүй шүү дээ. Тэгээ аврах Монгол гэсэн үг юм байна шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө энтгэг нэр одоо хинди хэлээр нэрлэлсэн одоо нэрнийх нь угсаа хинди хэлний үг гэж болох нь тий. Тийм учраас Өмнөд Америкт тийм нөгөө энэ 25 бүрдүүлээд байгаа нөхдүүдийн хийсэн ажил биш магадгүй. Би зүгээр таамаг шүү. Манайхаа өөртөө судлаад үзэхгүй тий. Маш сонирхолтой юм байна. За энэ Өмнөд Америк төвд орших өөр нэг сонирхолтой улс Уругвай гэдэг. Энэ улс бол дэлхийн хамгийн католик, хамгийн сүсэг бишрлэгтэй бүс нутагт байдаг мөртлөө хүн амынх нь бараг таална 42% шашин шүтдэг. Өмнөд Америкт шүү дээ. Өмнөд Америк чи хаашаал харна эдгээр чинь гигэ мария шүү дээ. Тий. Маш одоо бүр ингээд хэд туйлширсан гэж хэлэхээр тийм католик шашинтай хүмүүс шүү дээ. Тэгэхэд Уругвайд 2 хүний нэг нь шашингүй. Сайн багц. Сонирхолтой. Харин хинду шашинтнууд хүн амынх нь 50% орчим хувийг бүрдүүлдэг Маврики гэх католик шашнууд зөнгөлдөг Африкийн өмнөд хэсэгт оршдог. Тэгсэн.
Гэхдээ яг тэ энтхийн талаар нь хэлж байгаа л да. За хүн амд эзлэх тухайн шашны сүсгтний хувьар тооцох юм бол за ингээ католик орнуудыг хэн нэгт тэргүүлэх хүн амд эзлэх тухайн шашны сүсгтний хувьар шүү. Ватикан хүн амын 100%. За тийг нь мэдээч. Мэдээч тий. Католик Самоа 100% католик. 100%. Үрмийн 99%. Маш өндөр байгаа хөөх. Сэн багс. Румынч ч гэхдээ үнэ алдартны шашинтай. Тийм байх зүгээр юуных нь. Гэхдээ хүн амд ногдох гэхээр маш өндөр байна тий. Тий. Энэ католик гэсэн нөгөө христийн шашин шүү. Тий. Үрмийн 99% юм байна. Маш өндөр үү тий. Амар өндөр байгаа. Ер нь чи бодолтой үрмийнтэй нэг шашингүй үрмийн хүнтэй таарлаж байна гэд сүлгэж хэцүү байна. Тэгээ ер нь бол нөгөө үнэ алдартны сүмийн баг яг миний зүгээр анзаарсан зүйл онцлог нөгөө бурхан хүн хоёрын хооронд нөгөө сүмэл байгаа шүү дээ. Хүн байхгүй. Католик дээр чинь бол пап байгаад шүү дээ. Тэгээд сүмүүд нэх гоё идэг. Ер нь нөгөө сүмүүдийнх гоё одоо арчилдаг, хадгалдаг. Тэр үрмийн цыгаанууч гэсэн маш шүтлэгтэй шүү дээ. Тийм маш шүтлэгтэй христийн шинтэй. Тийм. Энэ христийн шинээр юм тий. Ватикан ч болохоор католикаараа, Самоа болохоор католик юм болов протестант юм болов ямар ч гэсэн бас 100% юм байна. Тийм байна. Самоач ч католик юм шиг байна. За хамгийн муслим орнуудыг Афганистан тэргүүлнэ. Афганистан 100%. Тэгээ Сомали, Африкаас 99%, Иран 99%. Гэтэ Иранд чинь янз бүрийн шишин байна. Харин тийм зөндөө олон шашнууд байгаа да. Энэ тоо барин жоохон гутлал юм байна. Зүгээр би хувийг нь хэлэх байлээ. За хамгийн хиндүү орн нь болохоор энтгийг биш Балборд юм байна. Тийм байна. Мэдээж Балбчийн өөрөг хиндүү шишинтэй. Тэгээд нөгөө чинь маш олон шишин байгаа шүү дээ. Тийм энтгэгт нэрээ маш олон шашин байгаа. Тэгээд нөгөө хуваар нь бодохорыг дараа нь мэдээж энтэг тэгээ Маврик орд юм байна. Хамгийн буддист орн нь юу гэж Камбож гэнэ. Сэн бааз Пол Пот тэнд яргал үлдсэн мөртлөө. Яаж шашин гүгүү болгож устгалаа тий. Тийм Камбож, Таиланд, Мянмар энэ төр юм байна. Төвд чинь өөр нэг тусгаар тогтсон улс биш болохоор орохгүй байгаа байхгүй. Тийм байна. Тий. Энэ чинь нөгөө Хятадын нөгөө стат дотор орчиж байгаа тий. Ямар сонирхолтой юм бэ цаанда. Тий. За өөр нэг сонирхолтой үзүүлэлт дуртахад даяаршлын энэ нэр үед уламжлалт шүтлгээ хадгалж үлдээ зогсохгүй. Түүнийг бүр сүслэн дагдаг хүмүүс хүн амынхын дийлэн хувийг эзэлдэг тийм цөөхөн үлдсэн улсууд байд юм. Тэрэнд нь 52% нь энэ бүр уламжлалт одоо тэр онг шүтэн яадаг. 52% нь хүн амынх. Хаити. Гвинэ Бисау. Тэгээ Камерун. Сэн баз. Зөв сонирхолтой юм тий. За тэгээд хамгийн сүлд энэ их сонь. Барууны соёл иргэншилтэн дээр хөгжингүй орны тоонд ордог ч гэсэн нутгийн шашин шүтлгээ хамгийн сайн хадгалж үлдсэн улс байдаг. Энэ улсын хүн амын 15% нь онг шүтлгээ одоо хүртэл хадгалдаг. Гэтэ бид нар маш хөгжилтэй улсын талаар ярьж байгаа шүү. За чи ямар улс гэж л вэ? Өндөр хөгжилтэй шүү. Бүр барууны тийм нэг соёл иргэншилтэй. Соёл иргэншилтийн барууных дээр тогтсон. Тэсүн мөртлөө уламжлалт шашин шүтлгээр хүн амынхын дийлэн хувь нь дийлэн биш 15% амар өндөр байхгүй гэхдээ. Гэтэ хадгалж үлдээ. Гэтэ өндөр хөгжилтэй барууны соёл иргэншилтэй. За яста мэдхгүй юм байна. Хаана вэ? Шинэ Зеланд. Мауричод янгш шүтээ нэг. Тийм бэ. Тийм бааз. Тийм байна. Уламжлалт одоо нөгөө одоо байгаль дэлхий те юугаа дахин шүтдэй шүү дээ. Тий. Тэгээ хүн амын угаасаа 15% нь чинь мауричод юм чинь. Тийм байна. Амар гой хослуулж байгаа байхгүй энд. Бүр төгс нэг гой хослуулж ямар ч нэг юу байхгүйгээр зөрчил байхгүйгээр. Зөв сонирхолтой. За ингээд дэлхийг өөрчилсөн бургатын газрын зураг юм байна да. За маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа цаанда баярлалаа. За баярлалаа. За ингээд та бүгд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн бидний мэдгүй хөдөлгөөн хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон сундлаа хөдөлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг боломжийг бүтээн хандлагыг түгээн ураатай Улаанбаатар хотын бизнес эдийн засгийн шин төв болох хаан улдуургийн 20 дугаар хороонд баригдаж байгаа Томо Тавар мөн шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн алтан гишүүд дэмжин та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.